Өсвөрийн парламент 2025-д зориулсан оюуны сургуулийн 11 анги сурагч ээлбгийн бичлэг. Хүн болгонд ус хэрэгтэй. Ус нь уухаас эхлүүлээд цэвэрлэх хүртэл бараг л бүх юм хийндөө. Хүүхдүүд сургууль дээр усын соо дүүргэх, гараа угаах гэх мэт олон янзар усыг ашигладаг. Усгүй бол сургууль байхгүй л гэсэн үг. Тусал болгон үнцэнтэй. Гэхдээ бид яг өдөрт хэрэг ус ашиглаж байгааг мэддэг болов. Би 28 хүүхдээс Google Forms ашиглан судалгаа авсан юм. Энд танд унтны ус сургуулийн орчинд хангалттай хөрвүүлцдэг үү гэх асуултанд 28 сурагчийн дундаж хариулт нь 9.5 байжээ. Харин сургуулийн ариун цэврийг нэгээс ариун хооронд дүүнэ гэвэл дундаж хариу нь 9 байсан байна. Энэ судалгаагаар хүүхдүүд өдөрт 2-3 литр ус уудаг гэсэн хариу гарсан байна. Харин бас хүүхдүүд ус уух нь хүний анхаарлыг сайжруулдаг гэдэгт санал нийцэж байна уу гэхэд бүгдээрээ санал нийцсэн. Эцэст нь та усаа хэрхэн хэмдэг вэ гэх асуултанд бүгдээрээ цэвэрлэхээ хийхдээ усаа бага ашигладаг гэсэн хариу өгсөн байна. Харин одоо таарт 2 хүүхдээс авсан 2 ярилцлага хариулцгаая. Ярилцлаганд хүүхдүүдээс сургуулийн ус ямар байдаг вэ гэх асуултыг асуусан. Маа сургуулийн ус ямар байдаг вэ? За манай сургуулийн ус миний хувьд бол чанарыг барьсан гэж би дүгнэдэг. Мэдээж хүүхдүүдийн стандарт биелэх хувьд хангах зорилгоор хүүхдүүдэд одоо сайн гэсний хийдэг гэж би бол болдог. Маа сургуулийн ус ямар байдаг вэ? Миний бодлоор манай сургууль яг өөрсдийн гэсэн усны тангтай тэрийг цэвэршүүлээд яг хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодон хүүхдүүдэд юу хүргэдэг гэж бодож байна. Ялангуяа хийж байгаа цай тэгээд ерөнхийдөө ус цэвэршүүлэгч байдаг байхгүй манай сургууль. Тэгээд тэнд ингэж одоо хүүхдүүдийн өдөр болгон уудаг ус гэдэг нь бүхэл хэрэгцээг яг сайн хангаж чаддаг гэж бодож байна. Ус бол чанд минь эртэн. Усаа хамгаалж сурцгаая.